Улсын хурлын тухай өөрчлөлт хоёрхан асуудал орж байгаа юм билэ. Нэг нь бол 99 гишүүнтэй болох, нөгөөх нь 5 жилээр сонгогдох гэдэг. За тооны хувьд ярихад бол нэг тийм бөө маягийн тоо яваад байгаа тийм ээ. 99 гэдэг чинь бол сайн тоо, 5 гэдэг чинь хүн гарын 5 хуруутай ч гэдэг юм уу? 5 твтэй ч гэдэг юм уу? За тэгээ 9 гэдэг тооны хувьд ярих юм бол 9 гэдэг тоо Монголд бол бэлгэдлийн тоо гэдэг. Тэгэхээр зөвхөн Монголч дэлхийд дахиад бэлгэдлийн тоо 9 гэдэг чинь ерөөсөө бид ертөнцөөс авсан шүү дээ. Нарны амьч 9 гарагтай шүү дээ. Тэгэл цаашаа 9 өрлөг, 9 эрдэнэ гэж 9 цагаан одоо их олон юм одоо бэлдэгдээ ийм учиртай амаа гэдэг. Ийм зүйл гэж. Тэгээ одоо ингэ бэлэг дэвсэх гэхээр манайх бас янз янз яриад. Гэтэл дэлхийд дахиад өөрөөр нэг номерын компани ямар компани байгаа вэ? Дэлхийд дахиад мэдээллийн 100 болчиход байна тийм үү? Тэгвэл дэлхийд дахны хувьд хамгийн одоо том компани Apple компани байж байгаа. Бид нар бүгд гарч одоо бэлэг дэрж тийм үү? Тэгвэл тэр компани ч бас дандаа бэлэг дэвсэж явдсан шүү дээ. Манай Apple гар үзэж хараараа. Apple компани сүүлийн 2-3 жил тийм үү өөрийнхөө утасныхаа шинэ утсыг дандаа 9-р сарын 9-нд гаргаж байгаа. Тэр чинь бас тохиол биш шүү. Монголчуудаа бэлгийн бүдэр мэддэг. Барууны ертөнцийн хайцсангаар мэддэг усуд мэддэггүй. Тийм учраас чимээгүй ч дээ. Бид нар бүдэр мэддгүйсэн бэлгийн ярьж идэх байхгүй. Бид нар чинь шал өөр хүмүүс шүү дээ. Бид нар чинь бол өвдөөсөө маш том ухааныг өвд сурсан тийм сайх улсуудаа гэж. 5 жилийн хувьд гэж. Тэгэхээр би 99-ээр уцаа хэлж. Тийм учраас 5 жилийн хувьд гэж ярих юм бол ер нь 5-ын тооч бас хүчтэй тоо. Гарын 5 хуруутай биз дээ. 4 хуруутай биш биз дээ. 5 хуруутай биз дээ. 5 шималтай биз дээ. 5 твтэй биз дээ. Ингээд тооч бас бүгд учиртай. Вирус мөнгөсөж чинь 5.10 төгрөг зээлчээс 4.8 төгрөг шилдэггүйс. Би зөв энийг бэлэгдлээс хэлж байгаа. 99-гээ 9-ийн тоомотыг одоо хичиж өгмөр гэдэг шиг л одоо арайчтэй тий. Одоо тийм юм ярих нь одоо арай дэндүүл болоо л гэж бодож чинь зүгээр яг ямар үндэслэлтэйгээр 99 болгож байгаа, ямар үндэслэлтэйгээр одоо 5 жил болгож байгаа гэдгийг боддоор ийм үр дүн 4 жилийн хугацаанд хийж амжихгүй байдаг болохоор ийм байдаг юм аа. Одоо юу гэдэг 4 жилийн хугацаанд хэдэн хууль оруулдаг. Тэгээд ийм хууль нь одоо тодорхой хувьцаанд нэг статистик үзүүлэлтүүд байгаа шүү дээ. Тэр үзүүлэлтүүдээс шалтгаалаад энэ амжидгүй маа ч байдаг юм уу те. Тэгэхээр энэ дээр илүү тулгуурж анхаарахгүй бол одоо нөгөө саран даваагийн араас орж байгаа юм шиг нэг тийм хачин юм ярьж байл одоо ярд иргэдэд оромжилж гин гэсэн үг болов уу гэж ойлгож байгаа. Нилээд олон иргэдээс ярилцлага авсан боловч ерөөдөө яг л ийм. Тэгээ ерөнхийдөө бид тэр ярьсан юмтай яг санал нэг л биш үү. Яг л байр суурь үл ард иргэдээс асуу бити яар цандраа наадахтай жоохон нухацтайхан шиг хандаа бити одоо салхи шиг хийсэд дэлгэж штэ.